Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Эрдэнэ хотын хүндэт иргэн Эрдэнэ хотын ардын депутатын гүйцэтгэх захиргааны анхны дарга Монгол улсад самбо бүхийн спортыг хөгжүүлэгч самбогийн Цэвэн 1934 онд Хинти аймгийн Дадал сумын Сэрүүн дунд жаргалан тэмээх газар мэндэлжээ. Тэрээр 1954 онд Бийсэлтийн Сүхбаатар дүүргийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөж Зөвлөлт холбоот улсын Харьков хотын политехникийн дээд сургуульд хүчилшүүлт Бордоны үйлдвэрийн инженер технологичийн мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1959-өөс 1964 онд аж үйлдвэрийн яамнд химийн инженер, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга. 1964-өөс 1968 онд эдийн засгийн харилцан тусалцах зөвлөлийн хөнгөн үйлдвэрийн хэлтэст эдийн засгийн асуудал хариуцсан экспертээр ажиллаж байгаад 1969-өөс 1975 онд хөнгөн хүнсний үйлдвэр эрхэлсэн орлогч сайдаар томилогдож байсан юм. Удмаар 1975 онд Эрдэнэ хотдоо хувь заяагаан холбож бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн зохион байгуулагч Эрдэнэ хорооны даргаар томилогдсон иржээ. Самбогийн Цэвэн нь 1976-аас 1985 онд Эрдэнэ хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар 10 орчим жил үр бүтээлтэй ажиллаж Эрдэнэ хот Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулах ажлыг өдөрдөн зохион байгуулсан юм. Тэрээр Эрдэнэтийг аж үйлдвэрийн шин төв болгох, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, хотын тээвэр, худалдаа холбоо, үйлдвэр үйлчилгээний бүх хил байгууллагыг шинээр зохион байгуулах, ажиллах боловсон хүчнээр хангах, хүмүүсийн тав тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг их нээсэн зохион байгуулж ирсэн удирдагч билээ. Удмаар Эрдэнэ хот 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт болсон юм. Самбогийн Цэвэн нь улс төрийн нийгмийн зүтгэлтэн байсан төдийгүй Монгол улсын спорт, утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхэн хүн билээ. Үүний тодхон жишээ нь 1977 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсэж 1990-ад онд нөхдөдийн хамт Монголын орчуулагчдын эвлэлийг санаачлан байгуулсан орчуулагч зохиолч юм. Тэрээр олон арван шүлэг, найраглал, Эрдэнэтийн тухай анхны дуурь болох Алтан завьяагийн цомнолыг зохиож байна. Цэвэн зөвлөлт холбоот улсад суралцж байхдаа самбо чөлөөт бүхээр амжилттай хичээллэж Харьков хотын 5 удаагийн аварга Зөвлөлт холбоот улсын аварга шалгаруулах тэмцээнд 5 зураг дугаар байр эзэлж байжээ. Энэхүү туршлагад тулгуурлан 1959 онд биеийн тамир спортын хорооны дэргэд чөлөөт бүхийн дугуйлан хичээллүүлж алдар нийгэмлэгт самбо бүхийн секц байгуулан 1964 оноос эдгээр спортын сурах бичиг, дүрм зааврыг орчуулан боловсруулснаар дээрх спортууд Монгол улсад хөгжих анхны гараа эхэлж байсан юм. Түүний ном дүрмийг нь орчуулж нэр томьёог нь тогтоосон чөлөөт, самб, жудо бүхийн анхны сурах бичиг дүрм заавар нь одоо хүртэл ашиглагдсаар байна. Тиймээс ч түүнд Монголын самб бүхийн холбоо Алтан очир одонгоо 1992 онд гардуулсан юм. Дээрх зүтгэл сэтгэлийн өрөөгөөж нь манай тамирчдын олимпик төв дэлхийд гаргасан амжилтаар тодхон үнэлэгдэнэ. 2006 онд буюу Эрдэнэ хотын 30 жилийн ойгоор Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртжээ. Аймгийн нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн танхимыг 1975 онд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн зохион байгуулагч Эрдэнэ хорооны даргаар томилогдсон ирж байсан Самбогийн Цэвэний нэрэмжит болголоо.